яагаад гэдэг маш олон асуулт одоо үндсэндээ энд байна. Энэ үндсэндээ ингээд хэд нэг талыг барьсан ийм зарим нь орчуулгын алдаа гэж тайлбарлаж байгаа. Орчуулгын алдаа ч юм уу, орчуулгыг үл ойлгох байдал. Үндсэндээ Чингис хаан олон улсын буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга. Жишээ нь энэ дээр нөгөө нэг нефт нийлүүлэх гэж хэлсэн компани бүхэлдээ ашиглах гэж байгаа агуулга харагдаж байгаа. Хэрвээ энэ агуулгыг буруу зүрөөгөөр ойлгогдсон гэдээ маргаан өсөх юм бол Оросын холбооны улсын арбитрээр шийднэ. Энэ яавч ингэж олон улсын хэлэлцээрийг бид нэр ийм төвшөнд байхад нь улсын хурал энийг зөвшөөрч цаашаа явуулж болохгүй байхаа. Засварлах ёстой, буцаах ёстой гэдэг ийм байр суурьуд байгаа. Үнэхээр одоо энэ гэрээтэй холбоотой асар олон асуудлууд дотор нь задлаад ярих юм бол асар олон асуудлууд байна. Дотоодын утгахгүй орох гэж байгаа, орж магадгүй байгаа нефтийн үйлдвэрлэлээс авах бүтээгдэхүүнийг авах эсхийг бид нэр энэ гэрээгээр хамгаалж чадаагүй. Энийг санамж өчгөр зурчихсан энийг авч болно гэж байгаа. Гэтэл энэ гэрээн дээр нь яг одоо энэ гэрээ хэлэлцээр олон улсын болоод Монгол Оросын хооронд байгуулсан урдны бүх гэрээ хэлэлцээрүүдээс давуу эрэхтэй ганцхан нэг хэлэлцээрийг баримтлана л гэж заачихсан. Гэх мэтээр энэ дээр асар олон ийм сад дотор олон зүйлүүд байна. Уг нь бол бид нар бас энэ нээлттэй эдийн засагтай Монгол улс үндсэн аюулгүй байдлаа утсан ч нефт хангамжийнхаа системийг олон их үүсвэртэй болгох нь уг нь бидний зорилго баймар. Одоо бид нар зөв бодлого байруул ойрын хугацаанд 3 их үүсвэртэй боломж биднэрт байна. Оросын холбооны улсаас авдгаар авах, бүгд найрамдах хятад ард улсаас авах, дотоодын үйлдвэрээс авах энэ гарцуудыг бид нар нээх ёстой. Гэтэл үндсэн хууль гарцаа хаагаад 20 жилээр нэг л сонголттой байна гэдэг яавч бидний үндсэн аюулгүй байдлын юм бодлого биш ээ. Тэр тусмаа бүгд найрамдах хятад ард улсаас өнгөрсөн хугацаанд бид нар яг одоо үндсэндээ одоо Оросын холбооноос авж байгаагаас илүү чанарын нэг онцны төлш авах боломж байгааг одоо хүртэл бид нар ашиглахгүй. Тэнд шилжүүлэн ачих байгууламж одоо хүртэл барихгүй. Дахиад дээрэс нь урдаас бид нар нарийн царгаар хэрвээ энэ нефтийн бүтээгдэхүүнийг авдаг болчихвол одоо гарч байгаа энэ зөвхөн онгоц гэлтгүй нефтийн түвшний асуудлыг бид нар бас нэлээд нааштай шийдэх боломж байтал биднэрт хэрвээ урдаас замын үдээс наашаага нарийн царгаар тавих боломжийг бид нар 19 оны гэрээ хэлэлцээрээр дөнгөж саяхан хэдхэн жилийн өмнө гэрээ хэлэлцээрээр бид нар хагаа ичсэн байх жишээ нь. Гэх мэтийн ийм бас төрийн алдаатай бодлоготой холбоотой олон зүйлүүд байна. Тэг манай гишүүд бол та бүхэнд бас байр суурь нэмээд илэрхийлээд асуултанд хариулаад явна. Мөн энэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль гээд бас энэ дээр мэдээж төр өмчин хууль тогтоох байгууллагын тулгамж байгаа асуудлуудыг шийдэж явах бүрэн боломжтой бөгөөд эрэхтэй бас тийм үүрэгтэй. Энэ дотор орж ирж байгаа тэр уул уурхайн бүтээгдэхүүний одоо баялагын солилцоо гэдэг гоё нэртэй биржийн бартерын хууль байгаа. Бартардаж болох. Энэ бол үнэхээр одоо зарчимгүй юм асуудал энэ цаана явж байгаа. Гишүүд маш олон шүүмжлэлийг хэлж байгаа. Зүгээр миний хувьд та нарт хоёр хол үнцгийг хэлье. Нэгдүгээрт нь бартерын системийг оруулж ирснээр Монгол улс санхүү эдийн засгийн дэлхийн жишгт нийцэж явж ирсэн санхүү эдийн засгийн төсвийн тогтолцоогоо бүүмөсөн үүсгэж нураанлагч. Улсын хурал төсөв баталдаг бол төсвөөс гадуур бартер нэрээр засгийн газар эрх баригчид, тухайн үеийн эрх баригчид төрийн өмчт компанид даалгавар өгөөд төсвөөс гадуур дураараа дөрвөж болдог энэ тогтолцоог бий болгож. Тэр тусмаа юм бартерын үндэс нь оптек гэрээ буюу урьдчил зарах гэсэн үг. Урьдчил зарна гэдэг чинь та бүхэн бас анзаараад дараа нь судалж үзээрэй. Урьдчил зарна гэдэг чинь бизнесийн баланстаар бичигдэхдээ өөр төлбөртэй цуг нэг бүлэгт бичигддэг. Урьдчилж ирээдүйгээс орлого авчна гэдэг нь өөр төлбөрөөс ялгаагүй, урьдчилж орсон орлогыг ялгаагүй гэж үздэг. Гэтэл одоо Монгол улсын өрийн хязгаар төсөвдөр байгаа энэ хязгаарлалтууд энэ олон зүйлүүдийг бүгдийг хамаарахгүйгээр дураараа өөр тавьж болох. Энэ олон нөхцөл байдлууд нэгдүгээрт нь үүсэж байгаа. Энэ бол бүгд системээ бид нэр явуулах гэж байгаа. Хоёрдугаарт нь бартераар бараа зарна гэдэг чинь нөгөө авсан тал нь бүтээн байгуулалт нэрээр баах ажил хийнэ. Энэ өөрөө машин, техник, хүн хүч, бараа материал бүх зүйлээ тэр гадны бартер авсан компани орж ирж хийх юм байна. Энэ юу болох юм? Энэ өөрөө Монгол улсад ажлын байр, Монгол ажилтнанд мөнгө төлөгдөх. Одоо үндсэндээ энэ бүхий л зүйл тоног төхөөрөмж, машин механизм бүхий л зүйлийг одоо үндсэндээ бартер авсан компани гэх. Тэгэхээр нөгөө бидний сонгож авсан зам, хувийн хвшлийг дэмжих, бизнесийн орчныг дэмжих гэдэг энэ бүх зам чинь хайж байгаа. Монгол хүний ажлын байр хайж байгаа. Тэгэхээр одоо зөвхөн өнөөдөр орж ирж байгаа энэ хоёр гэрээ хэлэлцээр гэхэд нэг нь хойноос осны түвш нийлүүлэхтэй холбоотой энэ гэрээ хэлэлцээр төрийн өмчт компани давнгаа монопол эрх өгөх энэ хэлэлцээр урт талаас орж ирсэн бай одоо урт талтай давуу хийгдэх магадлалтай энэ бартерын хэлэлцээр гэдэг үндсэндээ бид нар
хөрштөөгөө муудалцах асуудал монголчуудын бодвол Монгол улсын маань ирэх ашиг хаана байна вэ гэдэг энэ улсын хурлын танхимд өндөр ярих хэвээр асуудал гэж бодож байгаа. Гэтэл үндсэндээ урд хөршийн бодлого, хойд хөршийн бодлогыг 100% Монгол улс руу орж ирсэн. Монгол улсад аж ахуй нэгж хувийн хөвшил бизнес хийх орон зайгаа улам хаасна. Монгол улс дотроо дахиад төрийн өмч төсөв энэ зүйлэнд анхаас нь ер нь одоо Монгол улс чинь хаашаа явж байгаа юм бэ гэдэгт жинхнээсээ эргэлзэх төвшөнд очисон ийм гэрээ хэлэлцээрүүд улсын хурлаар орж ирж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ үед энэ тодорхой байр суурьд илэрхийлж байна. Энэ бол Монгол улсын тогтсон санхүү эдийн засгийн системийг бүрмөст нь нугааж хаяа гэсэн л улсын хурлын онцгой бүрээ ирэх гэж байдаг. Энэ Монгол улсын төсвийг хилцэн батлах онцгой бүрээ ирэхтэй. Улсын хурал тэгвэл одоо төсөв батлаад шаардлагагүй болох юм байна. Тэгвэл энэ улсын хурал яг байгаад хэрэгтэй мүү хэрэггүй. Тэр сонгуульд ялсан нэг нам гэдэг нөрийн өмчт компанитайгаа нийлж хагаад бартер хийгээд цаашд ингэж явах юм. Одоо үндсэндээ та нар боддоо 1 сая тонн үрсээр одоо 10 цэцэрлэг 20 сургууль барих. Тэнд одоо үнэлгээ нөгөө баялагын сан, ноогдлаа шиг ашигт малтуулын амнаад төлбөр одоо олон зүйл байхгүй. Тэрийг баахан гадны нэг компани ил сайрагнаас бусд бүх зүйлийг гаднаас ачиж орж ирж байгаа тэгээд энэ Монгол улсад яг юу хэрэгтэй юу болох. Зүгээр л энэ бол ингээд ийм одоо тийм аимшигтай гэж хэлэхэд багдах, зарчимгүй гэж хэлэхэд багдах. Тэг ийм л зүйл энэ бол үнэхээр аимшигтай. Олон зуун байтугай олон мянганы хүн төрлөختний туулаад өнгөрчихсөн замыг одоо 21-р зуунд монголчууд авчирч энийг гоё нэрээр тэр бартерын арилжаа гэдэг зүйлийг баялагын солилцоо энэ гэдэг нэг гоё нэр хаяг шошгыг нь өөрчлөөд ингээд хийгч. Энэ үнэхээр энэ харамсалтай зүйл шүү надад чинь. Энэ дөр бол би хоёр гүшийн нөхөө бүлгээс нэгдсэн байр суурь санал хураалт яваагүй ч гэсэн би бол эрс эсрэг байр суурьтай байгаа л. Яг энэ онгоцны түвштэй холбоотой асуудлыг ихэд яагаад зам тээврийн сайд нь энэ хуулийн төслийн өргөн барьж асуудлаа ярилцдаг юм бэ? Яагаад ардсан намын сайдыг урдаа түлхээд байгаа юм бэ? Яагаад энэ олон улсын гэрээ хэлэлцээр энэ дотор орчуулгын алдаа байж болох зүйл байна гэдээ ирж байна. Энийг яагаад Монгол улсын гадаад харилцааны сайд энийн дээр асуудлаа ярьж бас шаардлагатай болвол энэ дэр тодруулгуудаа өгөөд алдаа оноо буруу зүрүүгээ яриад явдаг юм бэ? Яагаад арчилсан намын сайдыг одоо тэг албан үүрэг гэдэг нэрээр ингэж нийгэм рүү төлөвлөж гаргаж ийм зүйл явж байгаа энэ улс төрийн нөхцөл байдлын тухайч бас манай зарим гишүүд нэлээд тодтогч ирснийг бас та бүхэнд дуулгая. Одоо үндсэндээ дараа нь аливаа асуудлаар гавьяа гарвал өнөөг ирэх баригчид авнаа. Гайтай шийдвэр гарвал арчсан намдаар наана гэдэг ийм бодлого яваад байгаа юм биш үстэй. Зөвхөн саяны асуудлыг би бас хэлснийг давтаад хэлэхэд яагаад зам тээврийн сайд энэ асуудлыг хариуцдаг юм бэ? Яагаад гадаад харилцааны сайд энэ дээр байр суурь илэрхийлдэг юм бэ? Яагаад тэр уул уурхай эрдэс баялагын сайдад энэ асуудлыг хариуцуулчихэд ингээд бодлого энэний цаан чи юм бодлого яваад байгаа юм биш үстэй. Евразийн асуудал, за хүний эрхтэй холбоотой олон асуудлууд гэдэг ийм байр суурьуудыг илэрхийлж энэ бол бас намын дотоод нэлээд тодорхой бидний явдас ярилцах асуудал цаг үеийн шаардлага үүсэж байгаа ийм л нөхцөл байдал болж байна.